Өнгөрсөн жил манайд нөгөө орчин цагийн боловсролын байгууллага хөгжсөний 100 жилийн ой болсон юм байна. Тэгээд энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг дараагийн 100 жилийн шинэ хуудас нэгдэж байна гэж онцлсан юм байна л да 9 дугаар сарын 1-ний. За тэгээ яг энэ утгаараа 9 дугаар сарын 29-ны өдөр Монголын анхны мэдлээ цахим сургууль нээлттэй хийжээ. За энэ сургуулийн тухай ерөнхийдөө товч мэдээлэл хүргэе. Мэдлээ цахим сургуульд 21 аймаг 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10,407 сурагч суралцсанаа. За энэ тоо жишээлбэл нийт 10 дугаар ангийн хүүхдүүдийн 3 хүүхэд тутмын 1 хүүхэд нь цахим сургууль бүртгүүлсэн гэсэн мэдээлэл бас байлээ. Энэ тоог харахад. За тэгээ мэдлээ цахим сургууль нь 620 бүлэгтэй 16 судлагдахууныг 155 багш заах юм аа гэж. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах хичээлийн хэрэгцээ сонирхолтой тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдлээ цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна гэж мэдээлсэн байна. Тийм тэгэхээр нэг талдаа бас нөгөө хичээлийн хоцрогдол арилгаад яг нөгөө нэг 10 дугаар анги гэдэг чинь ихтэй сургуульд ямар мэргэжлээ сонгон суралцах вэ гэдгээ бас яг шийддэг үе байдаг шүү дээ. Тэгэхээр байгалийн ухаан уу, нийгмийн ухаан уу гэд салбарынхаа цогц хичээлүүдийг үзэх боломжтой байдаг. Гэтэл зарим хөдөө орон нутгуудад ч гэдэг юм уу анги бүлэг нь ингээ бүрдээгүйгээсээ болоод тухайн одоо дуртай сонирхож байгаа сонгон судлах хичээлдээ хамрагдаж чаддгүй юм байна л да. Заримд нь 5 хүүхэд ч юм уу, заримд нь 1 хүүхэд ч юм уу тий. Тэгэхээр эднэрийг нэгтгсэн одоо хөдөө орон нутгаас ч тэр хотоос ч тэр ямар ч сургуулийн хүүхдүүд хоорондоо яг одоо нийгмийн ухааны чиглэлээр суралцъя гэж байгаа бол хоорондоо нэгдээд хамгийн сайн багш нараас одоо сургалт авдаг болж байгаа гинэ. За тэгээд энэ хүү цахим сургалт зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг 3 одоо хэсгээр зохион байгуулсан гинэ. Энэ хүрээнд багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэх, за сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж 1200 багшийг хамруулснаас 228 нь цахим сургуульд багшлах шалгуурыг хангасан байна гэж. За тэгээд цаашлаад ирээдүйд 10-аас 12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хэлийн чандад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлын хөтөлбөрийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээний үнэмлэхийг дүүцүүлэн авах боломжоор хангана гэж байгаа. Энэ бол маш таатай санагдсан надад. За гэвч нэг асуудал болсон. Яг нөгөө энэ мэдээг анх яг сайтаас харчаад бүр ингээд амар догтлоод айгүй юм өндөр хүлээлттэйгээр байсан. Үнэхээр гой санагдсан те цахим сургууль нэгдлээ гэд. Тэгэд мэдээгээ судлаад явж исэн чинь би яг одоо энэ цахим сургуулийн нээлтийнх нь арга хэмжээг нь үзлээ. Одоо та бүхэн дэлгэцэн дээр угаасаа гарч байгаа. За тэгээд нээлтийг нь би эвгүрцэг юмны одоо Facebook хуудаснаас нь 40 минутын турш үргэлжлэх бичлэг байлаа нээлтийн арга хэмжээг. За гэтэл эн чинь нөгөө нэг цахим гэдэг нэр өгчихсэнтэй цахим сургууль гэд ерөөсөө надад бол амар том хүлээлт үүссэн те. Тэгээд нөгөө хөтлөгч нь гарч ирээл за ирсэн зочдоо дурдж байгаа баахан том дарганаар ирсэн байгаа. Гэтэл бүр нөгөө яг цахимаар холбогдож байгаа бүх холболтууд дээр үнэхэрийн асуудалтай байсан. Ерөөсөө 40 минут үргэлжилж байгаа бичлэгэн дээр яг нээлтийн үндсэн арга хэмжээ бол нэг 15-аас 20 минут л баг байх ёстой байсан болов уу гэж надад санагдсан. Гэтэл 40 минутын турш зүгээр бөөн гацалт. За жишээлбэл яг яаж гацсан бэ гэхээр цахим сургуулийн маань одоо мэдээлэл зүйн багш одоо холбогдно гэж холбогдсон чинь нөгөөд нь дүрсэн байхгүй. Тэгэл нөгөө хөтлөгч нь хөргөмтэй шууд амжуулалтан дээр тэр ерөөсөө асуудал биш байгаа байхгүй юу? Тэг яг хөтлөгч ингээд шууд ярьж байгаа шүү дээ. За та камера өгөөрэй, дэлгэцээ шеэр хийгээрэй гэх тэнгууд ерөөсөө байхгүй. Come on тэ мэдээлсэн багш шүү дээ. Тэгээ сүултээ нөгөөдөл чинь тэгээд за та үгээ хэлээрэй. Нэг хааштай холбогдохгүй ингээд болохгүй байгаа юм чинь. Амар том дэлгэцэн дээр ингээд бахан холболтууд хийгсэн чинь ерөөсөө бүтлгүүтэй. Гэтэ би яг нөгөө мэдээллийн технологи салбарт хамрагддаг хүнийхээ хувьд жоохон тайлбар хиймээр санагдаад энэ бүр өөр ирэхгүй. Ийм асуудал бол зөвхөн энэ улсын байгууллага гэлтгүй хувийн байгууллага бүр амар мундаг хувийн байгууллагт ч гэсэн байдаг асуудал юм аа. Гэтэ байх ёстой асуудал уу гэвэл үгүй. Энэ юунаас болдог вэ гэхээр нөгөө маркетингийг ингээд нөгөө бодит байдлаас хит давуулаад амар явуулцдаг. Тэгэл хүмүүст амар хэрэглэгчдэд айгүй өндөр хүлээлт үзүүлцдэг.
Гэтэл яг нөгөө гүйцэтгэл нь техникийн боломж нөхцөл нь ч юм уу те арай бэлэн болоогүй байхад одоо тэр нөгөө яг гүйцэтгэлийг хийж байгаа инженеруудынхаа үгийгч бүрэн гүйцэд авахгүй. Бид нар яг энэ хугацаанд хийж дуусгах хэвээр хамаагүй яаж хийж байгаад энийг нэвтрүүлнэ гэдэг ингээд ерөөсөө шаардаад байдаг. Болоогүй туршилт ч сайн явуулаагүй бэжэж ингээ баахан реклам явуулаад тэгээд тэрэндээ нөгөө нэг амлсандаа хүрэхийн тулд за яаж хийж байгаад нэг юм үзүүлье гэд ингээ гаргацдаг. Тэгээд тэр нь яг нөгөө бодит байдал дээр ирэнгүүт чинь тэр чинь ачаалал үүснэ, тэр мэрийгэж сайн тооцоолоогүй байдаг ч юм уу те. Тэгээд нөгөө нэг хэрэглэгчтэй анх хүрэхтэй ингээд нөгөө амар өндөр сэтгэлийг навс унгаад тэгээд тэр нь цаашлаад ямар аюултай гэхээр нэг нь тэгээд навс унцсан сэтгэлтэй хүмүүс чинь эргэж дахиж ороод сайжирсан гэсэн ч гэсэн эргэж дахиж ороод тэр системийг хэрэглэх тийм сэтгэлдэлгүй болсон байдаг тийм эрсдэлтэй талтай. Тэгээд нөгөө нэг яг нээлтийн үеэр ямар ч асуудалгүй холбогдсон нэг л хүн байсан, тэр нь яг 10 дугаар ангийн хүүхэд маань дүрсээ ч асуудалгүй шеэрлээд асуудалгүй өгүүлбэрээ уншаад асуудалгүй ярьчихсан. Тэр хүүхдэд баяр хүргье. Яг бодит хэрэглэгчин тэгээ асуудалгүй ашиг цагилж байвал бас болж шүү дээ. Гэхдээ тэр хичээлийг зааж байгаа багш нар холбогдохгүй байх гэдэг чинь өөрөө бас асуудал үстэй. Би бүр яг юу болоод байгаа юм бэ гэдэг амар сэтгэлээр унаад эхлээд ингээд гайхаад дараа нь ингээ уур хүрээд сүултээ бүр ингээ инээд хүрээд тэгээ за окей. Тэгээ хамгийн гол нэг амар өндөр сэтгэл авсан нь бүхэл мэдээллийн хэрэгслүүд те бүхэл сайтуудаар ингээ амар гой зурагтай мэдэн ингээл гараад байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө дарга нар нь ингээл үгээ хэлсэн те ирээдүйд ингэндээ ингээл ингээл амар гой өндөр төсөөлөлтэй. Тэгээд яг бодит байдал дээр яг нэг тэр нээлтийн арга хэмжээ бол бүр үнэхээр сэтгэлээр унтал авч байгаа юм чинь. Тэрэн дээр бол үнэхээр жоохон харамсалтай байсан. Тэг яа гэм бэ? Подкастн дээр хэлчихё. Мэдлээ цэгмэн сайт руу за тэг мэдлээгээд тэр аппликейшн руу хоёуланд руу орсон. Тэгээд сайт нь бол яг нөгөө нэг ковидын үеийн хичээлүүд видео контентууд байсан шүү дээ. Тэрийгээ ерөнхийдөө оруулсан. Зарим дээр нь бол хичээл нь байхгүй. Аппликейшн бол амар таалагдсан. Аппликейшны өнгө, дизайн нь айгүйх таалагдсан. Тэгээд тэр яг хичээл судлагдсан хичээлүүдийнх нь бас материалууд айгүйх таалагдсан. Ер нь бол яг ингээ ашиглахад бол айгүй боломжтой санагдсан. Тэгээд та нар бас сонирхч ивэл мэдлээ гэд юу гин аппликейшн татаад аваарай те. Ялангуяа гадаад хүүхдүүд нь байгаа бол монгол хэл соёлыг нь яг тухайн насныханд нь зориулсан тэр контентуудыг нь өөрсдөө биедээ судлах боломжоор нь хангасан. Тэгээд эн чинь нөгөө нэг юу юм бэлээ? Цахим сургууль гэж байгаа болохоор нэгдүгээрт өөрсдөө сонгон суралцахад тэр чинь хааштай бүх хичээл нь байгаа сурах хүч нь байгаа те. Ингэж одоо энэ хичээлийг үзснээрээ ийм юм байна. За ийм даалгаврууд байна те. Одоо ингээ өөрийгөө шалгаараа тестүүд нь энэ байна гэд гаргаад ирж байгаа. Тэгээд нөгөө багштайгаа тэгвэл яаж харьцах юм гээд. Тэгээд нөгөө багшийн бүлэгт орсон буюу. За одоо нөгөө жишээлбэл нийгмийн ухааны чиглэлийг сонгосон хүмүүс маань тухайн багштайгаа холбогдоод тэгээд багш нь ингээд хичээлийн хуваар гаргаж өгөөд тэр нь үдээс хойш байх юм байлээ. Нэг 16-аас 19 цагийн хооронд байлоо да. Нэг тийм цаг нь мэдээж арай өөрөөр байрлаж байгаа. Тэгээд тэрэн дээрээ нөгөө нэг цахим ангиараа хамтдаа яг багштайгаа онлайнаар ингэж хичээлээ орно гэсэн. Одоо ингээд нөгөө 10 дугаар ангийн хүүхдүүдийг те Монгол улсад байгаа нийт 10 дугаар ангийн хүүхдүүдийн 3 хүүхд тутмын нэг нь цахим сургуульд хамрагдаж байгаа гэдэг тийм мэдээлэл байгаа шүү дээ. Тэгээд би өөрийнхөө хамаатны 3 одоо 10 дугаар ангийн хүүхдтэй ярьлаа. Та нар энэ мэдлээгээд мэдж байгаа юу гэдгсэн чинь ялцчгүй яг 3 хүүхдийн нэг нь мэдчихлээ. Тэгээд мэдсэн сонгон судлах амар сурвалжлах гэсэн юм шүү дээ. Үгүй нөгөө нэг амар хүлээлттэй байж байгаа сэтгэлээр унсан учраас буцаад нөгөөтгөө аварж байгаа байхгүй одоо. Тэгээд 3 хүүхдийн нэг бол ялчгүй мэдчихсэн, нэг дүү маань мэдчихлээ. Тэгээд бүртгүүлсэн. Тэгээ одоогийн байдлаар бол нэг л удаа яг хав аппликейшн рүүгээ ороод ингээд яхад бол дажгүй боломжийн санагдсан. Гэхдээ ер нь бол мэдж байгаа тийм нөгөө ковидын үед бид нар нөгөө цахимаар сурж ирсэн тэр бүх хичээлүүд байгаа юм билэ гэсэн мэдээлэл өгсөн. За тэгэл авшруулад нөгөө хүүхдүүдээс асуулаа. Тэгээ чамд ер нь танхимаар сурах нь гоё юм уу, цахимаар сурах нь гоё юм уу гэсэн чинь. Үгүй нэ яаж бодсон юм сурахад бол танхим нь илүү гоё байсан. Тэ ингээ ядчил найзуудтайгаа олуулаа чи мэдж байгаа ч гэсэн мэдгүй байгаа гэсэн нэгэндээ тусалдаг тэ. Тэгээ яг ингээд нэг өсөж яваа хүүхдүүдийн сэтгэхүйд бол ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамтдаа ингээд суух нь амар гоё байсан. Тэгээ зарим тохиолдолд яг нөгөө ковидын яг бүх юм цахим руу шилжсэн байх үед бол хичээлээ гаргах тавьч хажууд нь унтчихсэн тий. Хин намайг харах юм гэсэн шиг нөгөө өрөөндөө ингээл хичээлээ хийгээрэй гэл зургтыг насаагаад өгсөн ч юм уу тий компьютер насаагаад өгсөн. Байна уу байгаа гэл тэгэл унтчихийдэг тий. Бүр нэг юм хайнг одоо нөгөө байдал
бүх хүүхдүүд дээр мань гарсан. Одоо 3 дүүнер дээр мань гарсан байна. Яг энэ мэдлэг сургуулийг хийж байгаа, гүйцэтгэж байгаа хүмүүстэй энэ сургуулийн менежерүүд нөгөө ярилцлагуудаас нь харахаар одоо бидний ирээдүйд ингээ бүх сургуулаа интернеттэй болгоно. Бүх хүүхдүүд одоо ингээд сургууль дээрээ ч ингээд захимаар ингэж одоо орох боломжтой болно гэд ийм амар том ийм төсөөллүүдийг ингээд өгж байгаа надад бас нэг талаараа яг зөв үү те энэ дээр илүү нөгөө хүүхдүүдийнхаа эрүүл мэнд болоод биеийн тамирын тэр нөгөө нэг өсөлт хөгжилтөнд нь зориулах шаардлагатай цаг хугацаагийн цахим хичээл гэсээр хагаад бүр нэг ингээд нэг утсаал харсан хүн болчих үү дээ гэсэн айдас бол бас надад байсан гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ мэдлэгтэй төстэй зүйл Чехэд бас байд юм болов уу гэж би нэлээд хайлаа л да. За энэ ковидын үед ашиглаж байсан систем нь болохоор бас л яг ковид боллоо гингүүт шууд цоо шинээр би хийцэн юм бол биш. Угаасаа бас яг манахтай адилхан нэг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг энэ төр ингээд цахимаар бэж яадаг байсан. Тэгэл өөр нэг янз бүрийн хичээлийн шалгалтын материалууд бас нэг сайтн дээр байж байдаг ч юм уу те энт ингээд янз бүрийн юмнууд байж байдаг гэснийгаа ингээд нэг сайтн дээр оруулаад нэгтгэхэд хэрэглэгдэх материалууд гэдэг хэсэг рүү н оронгууд ингээд хичээлээрээ хэрэгтэй холбоосуудын л ерөөс ингээд нэг дор гоё англиад тавиад өгсөн байгаа байхгүй. Тэгээд зарим хэсэг рүү н орох юм бол бас ингээд YouTube руу боловсролын яамныхын сувг руу н холбогдоод тэндээсээ хичээлээ үзэх тиймэрхүү холбоосууд ч гэсэн байж байгаа. Тэгээд дөрөвний чиний ярьсан шиг бас яг тэр зайнаас хичээл орж байхад хүүхдүүд ихэнх нь хичээлээ үздэггүйсэн гэдэг зүйл энэ дээр ч гэсэн байсан байх гэдгийг би яаж мэдсэн бэ гэхээр тэр YouTube дээр үзэлтийг нь харсан байхгүй нийт үзэлтийн тэгсэн чинь бүр хамаагүй бага тоотой байгаа байхгүй тэр боловсролын яамныхын YouTube сувг нь бүр амар их контенттой заяа тэрний зөвхөн нэг хэсэг нь л яг тэр ковидын үед зориулсан видео хичээлүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэднийх нь үзэлт бол ерөөсөй байх хэвээр тоноос хамаагүй доогоор харагдчихжээ. Тэгэхээр ерөөсөй дэлхийд даяараа хөөх юм тэр хэдэн 2 жил хүүхдүүд айгүй хоцрогдолтой байсан юм шиг харагдчихаа. За тэгээд Чехийн боловсролын яамны зүгээс гаргасан гэх юм бол яг ийм вебсайтууд юм билээ. Энээс гадна бол яг нөгөө хувийн байгууллагууд жишээ нь хичээлийн хоцрогдол арилгах, давтлага ч юм уу тэрэн зориулсан яг хувийн хөвшлээс гаргасан онлайн сургалтын курс гэх мэт юмнууд бол маш олон байсан. За тэднэрийг бол энд дуртаад явах уу.